маргааш шалгалтах гээд даалгараа хийж байгаа байл. Өнөөдөр хэд юм бэ? Хаана? Юу лээ? Өнөөдөр нэр хэд юм бэ? 8. Тасрын юм. Санацхан энэ онцордог хүмүүстэй нэг өрөөч гэжтэй онцордог хүмүүстэй найзлсан чи ингээд ялцчих одоо буцаад оюутан болж буцаад нэгэн даалгавар хийх зайлшгүй шаардлага гарч ирлээ. Тэгээ шипидээ сууж нэг концепт гэдэг. Тэгээд энэ түрүүлээд хэлсэн Мадинагийн хичээлээс яг үнэ хэрэгтэй бол нэр орчуулга хийхээр ингээд бүх юм шууд дамжаад өнгөрчдөг болохоор ингээд яатсан зарим нэг юм ерөөс сандгүй шүү дээ. Ямар гоё юм тодорхой точно юугаа бичсэн ингээл гайхаад. Энэ чинээс энэ хэрэгтэй зүйлээс ах бичиж авъя гэж сууж байна. Энэ өнөөдөр багштай их гоё ном өглөө билэрт. Тэгээд энэ дээр одоо жишээлбэл энэ 2013 оны 5 сар чинь ерөнхийдөө их хүчтэй сар Бангалорт ирлээ их сайхан хөл бол дайжгүй сайхан орчин бол сайхан байна. Хамгийн гол нь өнөөдөр бидний энэ олон жил бас суралцж энэ замаар явсныхаа үр дүн Consciousness Life Consultant буюу одоо ухамсарын одоо ухамсартай амьдралын зөвлөх энэ сургалт Consciousness Scanner буюу ухамсарын сканерын сургалт Consciousness Shambhala буюу ухамсарын одоо Шамбала буюу одоо шамблын оронд хүрэх буюу шамблын одоо долгионд дөхөж очих. Шамблын долгионд хүрэх гэсэн энэ одоо лицензтэй сургалтанд сууж байгаа бид нар бас жоохон хувьцаа наацтай хүмүүс гэж бодоод байна. Тэгээд хичээл их гоё юм байна. Жоо алтан болоод байна уу? Тий. Шууд нэг камерын үүднээс нэг улстарч жүжиглдэг гэдэг шиг алтан болоод ирж байна. Тэгээ энэ их гоё юм бичсэн байна. Можно говорить об этом, да, который ты писал. Пожалуйста, да. Ингээд манай Мадика бол энэ дээр гоё ингэж хэлсэн байна шүү дээ. Тэгээд шалгаж байгаа юм биш л дээ. Ингээ шипитгэс сууж байгаа. 2013 оны 5 дугаар сар Bangalore Life Consultant University of Math Science and Technology гэж. Тэгээд Math Science-ийн их сургууль одоо ингэж байгуулагдаж байна. Албасаар тэгээд анхны одоо бакалаврын зэрэг хоригчдод хамгийн анхны түүхэнд үлдэх ийм хүмүүстэй энэ өрөөнд сууж байна. За энэ нэг одоо хажууд маань тий. За камер барьж байгаа залуу бол Монгол улсын иргэн Дантан төрчгийн төр болдог гэж манай төрийн тэргүүн төрийн бос оолгын маань тэргүүн баярлалаа төрийн бос оолгын тэргүүн бичлэг хийж байна. За тэгээд бид нарыг одоо энэ даалгаврыг хийхийг шаардаад ингээд даалгалаа сууж байна. За тэнд Мадинка дэрэг. Энд да манай өрөөнд бас онцордлогтой Мадинка все было отлично, когда все жизни, да? Ага. Бейс сначала, пожалуйста. Тэгээд насаараа онцорсон одоо ч онцордлогтой хэвээрээ юм шиг байна. Тэгээд хамгийн гол нь ингэсэн л дээ энэ одоо энэ өнөөдөр энэ сурсан мэдсэн бүх зүйлээ энэ дээр яг зүрх сэтгэлээсээ бид хуваалж бичих хэвээр. Тэгээд хуваалж бичихтэй тий. Хуваалж бичснээр өнөөдөр энэ бол энэ их сургуулийн анхны багш нарын ганы авлага болох энэ хүчтэй юм хийж байна л да. Тэгээд магадгүй энэ хэзээ нэг загт түүхэнд одоо үлдээд энэ өнөөдөр энэ нэг тийм шин эрдний алтан эрдний одоо анхны нөгөө аа услыг заах багш нар гэж нөгөө бичиг үсэг тайлагдах нэг одоо нөгөө ямар соёлын хувьсгал гэж өгж ирсэн шүү дээ тийм манай орнд. Тэгээ тэр шиг ерөнхийдөө бид нар бол ухамсарын хувьсгал хийх гэдэл ингээд л сууж байна. Тэгээд хувьсгал маань угаасаа хилцэн. Тэгээд арт түмний маань өөрсдийнх нь дотоод нь амьдардаг тэр их ухамсарлаг чанар, мөн чанар, дотоод мөн чанар их агуу юм болохоор өнөөдөр энэ Монгол орн хурдан сэржийн тэ сэрнэ гэдэг маань awaken тэр өөрийнхөө дотоод мөн чанарлуугаа хурдан очиж ийн гэж хэлээ. Тэгээд дээрэс нь хурдан өөрөө зүгээр нэг сэрэх төдийгүй энэ хүн төрөлхтний сэрэх үүрэгтэй юм шиг байна. Тэгээд анхны багш нар ямар ч байсан Монголоос одоо бараг 40 хүн ирүү тий. Тийм одигтаа нийлээд 39 хүн ирсэн гэдэг чинь Мадинатаа нийлээд бид нар 40 үлээ. Тэгээд хинтээ нийлээд 41. Жилдээ нийлээд 41. Ингээ хамгийн анхны одоо төгсөгч нар одоо төгсгөө сууж байна. Гэхдээ мэдээж хэрэг бас л ялгаагүй
Энэ өнөөдөр дүн болвол ямар нэг байдлаар үүдгийг асуугдаж юу яасан гэрийн даалгавар хийснээрээ биш хамгийн гол нь тэр хүн хэр зэрэг дотоодоос ариусж хэр их дотоод мэдлэг руугаа гүн орсон норол тавьдах байх л та мэдээж хэрэгтэй диплом авахд шаардлага тийм баг. Гэхдээ нэгд одоо бид нар бодит ертөнцийн бас амьдарч байгаа бодит хүмүүст бас хичээл заах учраас ямар нэг байдлаар багшийн гарын авлага гэдэг бол зайлшгүй зүйл гэдэг утгаараа энийг маш гоё хийсэн байна Мадика бол. Тэгээ уншаад ингээ бахархаас сууж нэгдүгээр Мадикагаараа бахархаас гадна хамгийн гол нь багшаараа бахарч чинь ийм агуу их мэдлэгийг өнөөдөр нэгсэндээ бид нар бол энэ ямар хичээл сууж байгаа гэхээр ерөнхийдөө бол манай ард түмний амьдрал өөрөө хоосон чанарт хүрсэн амьдрал юм байна гэдгийг ухаарлын хичээл нэгдүгээр. Хоёрдугаар энэ хоосон чанар гэж юу юм бэ гэдгийг ямар энгийнээр би ганаас асуулалт энэ дээр үед одоо энийг ингээ хүмүүс хоосон чанар гэдгийг одоо агуу их зүйлгээд тэгэхэд ингээд их төвхтөө хүн хүрч болдгоо зүйл юм шиг л ингээд ярьдаг байсан тий. Одоо хизээч хүн одоо хуршгүй оргил гэж тэгж л одоо магадгүй тэр хоосон чанар гэхээр хол сонсогддог байлаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ багшийнхаа хичээл сууснаар бол энэ ямиг манай багш баг одоо хоосон чанарын онолыг одоо би сая уцаар надад хэдэн минут тайлбарлав. Үүслийн онол, ертөнцийн үүслийн онол гэдэг хоосон чанарын онол 3-5 минутанд л надад тайлбарлчихж. Гэхдээ одоо жишээ би бол ширжлэх ухаан хүн ч хүн биш, би бол агуу их тэр судлаач эрдэмтэн биш. Би бол зүгээр л жирийн хүн, тий? Тэгээ жирийн хүнд ойлгох хэмжээнд нь. Тэгэхээр би ойлгож байна гэдэг чинь хүн болгон ойлгож болох байгаа байхгүй. Тэгээ ийм хэмжээнд нь өнөөдөр одоо ингээд бүр ингээд зүрх сэтгэл одоо сүнсэнд нь суудлын ийм л юм байгаа юм шүү дээ. Хүний амьдрал гэж юм, бүтээл гэж юм. Одоо бүтээгт бидний бүтээгдсэн байдал нь бид нар бас одоо нөгөө нэг үгээр хэлбэл төрөлт хийгээд үхэл хийгээд төрөлтийн утга учир. Нэг өөрөөр хэлбэл оршихуй үүсэл хөгжлөн бас үгүй болохын учир шалтгаан. Тэгээд тэр хоосон гэдэг чинь ямар агуу чанар юм. Тэр их агуу их чанар хүн дотор хүн болгон дотор байдаг юм шүү. Тийм ээ. Тэгээд асар их потенциал. Ер нь бол хоосон чанарыг ингэж ойлголоо. Ямар ч дүрсээр ямар ч үгээр илэрхийлж болшгүй. Ямар нэгэн томьёогоор томьёолж болшгүй. Бидний дотоодод орших одоо хязгаар ерөөсөө багхгүй. Тийм их потенциал буюу чадамж юм бэ. Тэр их чадамж нэгдгийг хоосон чанарт хүрэх гэдэг юм. Явчихандаа ойлгож. Тэгээд яг хоо ерөнхийдөө өөртөө зөндөө л ажил хийжсэн бид нар тий. Гэхдээ энэ удаагийн яг энэ багш нарын сургалтын дээр бас ингээд их нарийн юмнуудыг багш нарт өглөө. Тий. Тэгэхээр энэ нарийн чанарт энэ их мэдлэгт ингээд одоо үлдсэн хүмүүс маань бас тий. Одоо шинээр одоо суралцах хүмүүс тий их олон багш нар Монголоос төрөх ба. Тэгээд тэр хүмүүс ингээд шамдан ороосоо л гэж дотроо хүсэж байна. Тэгээд хүсэл болгон биелдэг юм уу? Бодохгүй тий. Мянган багш нар Монголоос төрөөд ялангуяа мянган залуучууд. Яа тэгэхээр залуу хүн бол тодорхой хэмжээгээр 9 төвшөндөө гэмтэл харьцангуй гайгүй байдаг. Ядаж махбодын хурдны төвшин тийм ээ. Оюун санааных нь хурдны төвшин, сэтгэл санааны цэвэр ариун байдал тийм ээ. Дээрээс нь бас тодорхой хэмжээгээр бас одоо төрж байгаа цүүлдэж төрсөн гэдэг чинь илүү л одоо цэвэршсэн, илүү их гайгүй гэгээтэй вибрац гэгээтэй доглогонд бууж ирсэн сүнснүүд байгаа учраас илүү биднээс илүү хурдтай энэ их мэдлэгийг одоо ертөнцийн даяар түгээж энэ орчлын ертөнцийн дараагийн иргэншлийг Монгол хүмүүс тийм ээ ямар нэгэн байдлаар чиглүүлнэ гэдэгт яг би бүрэн итгэж байна. Тэгээд хэзээ нэгэн өдөр тийм магадгүй хүүхдүүд маань бидний видеог үзэх байх. Тэгээ энэ бол бас түүхэн үйл явдал. Тэгээ би та нэг дүрс үзүүлээ. Тэгээ би Мадинагийнхаа гол нь энэ гоё хичээлийг нь хараад ингээд ямар гоё ойлгомжтой. Энэ ерөөсө зураг хараад ингээд ойлгомжтой. За ингээд нөгөө талаасаа бас бооч чинь одоо жишээлбэл хажууд нь ундрал сууж чинь тийм ундралгаш. Ийм залуухан. Тэгээд хүн байгаараа гоё. Тэг хамгийн гол нь бид нар урд нь ингээд хүнд их гоё харагдах гэж ингээд тийм нүрээ их бодож гадна тадлынхаа хувцсыг их гоёж эндээ маш их анхаарч эндээ асар их стресстэж ингэж амьдардаг гэсэн бол өнөөдөр илүү одоо дотоод ертөнцийнхөө тэр өөрийгөө нээж байгаа нээлтэндээ баясаж амьдардаг ийм
цаг хугацаа руу гоё шилжиж тий. Тэгээ тийм учраас ирээдүйд хичнээн их өөрийнхөө мөн чанар руу хүн шилжих тусмаа ертөнцийг үзэх үзэл тий. Тэгээд дээрэс нь юмыг ухаж ойлгох ухаал бол илүү их нэмэгдэж одоо тэрнээс хамаарат аливаа зүйлийг бүтээх чанар нь тэгээ бүтээгч чадамж нь бол агуулх болох юм байна гэдэг бодож штэ тий. Ийм олон одоо багш нар энд суралцж байна гэдэг чинь тийм ээ ойлгомжтой. Ирээдүйд бол ялангуяа Монгол орны цэцэрлэг хөгжлөлтийг бол би юунд дубал гэж хэлэх гэдэг юм л да. Тэгээ дубаа бол надад их гоё санагдав. Яг Азийн барууд гоё газрууд зөндөө байдаг. Тэгээ дубаа ягаад ч юм тийм мөрөөдөл хүний мөрөөдлүүд шууд биелээд байгаа газар юм шиг санагдсан те бид нар явж байгаа. Яг тэр шиг энтэг одоо жишээл Бангалорт бид нар ирэхээр юг мэдэрдэг вэ гэхээр хүн болвол тийм ээ одоо бүх төвшөнд те одоо бүх төвшөнд эдийн засгийн байдлаас ч гэсэн бүх төвшөнд амьдарч болдго юм байна те. Жишээл энтэйг ирэхээр бид нар ядуу байна гэдэг жинхнээсээ ямар утга учиртай юм бэ гэдгийг ойлгодог. Тэгсэн хэрнээсээ ядуу хэрнээсээ энэ хүмүүс яс их юм хүсдэггүй аз жаргалтай амьдардаг амар амгаланд бас оршдог юм бэ гэдгийг ойлгодог те. Тэгээд жишээлбэл одоо Америк гэл жишээ нь тэхийн хүмүүс те. Тэгэхээр Америкт очихоор тэнд ингээд тэр техникийн хөгжил, ер нь машины хөгжил харагдаад байдаг. Ингээд бүх зүйл робот, японч юм уу те техник техникцсэн учраас тэнд хүний тэр амар амгалан байдал гэдэг ерөөсөө мэдэрдэггүй. Тэнд ингээд нэг юм давчуулсан гэдэг ялангуяа Монгол хүмүүсээ. Гэх мэтлэнгээр зүрх тавиад бас энд ирэхээр тэр гадна дотн ингээд явхаар бид нар хамтдаа ингээд явхаар бас нэг юм санаа буугаад байна. Манай орон ямар сайн хичээлтэй уусан амьсгалдаг аар нь тэрхэн тайран амьдардаг тэр хүмүүс нь ямар баян тансаг юм бэ бүх юм байна тий. Тэгээ ийм баян тансаг орны энэ их агуулх эрдэмтэй, мэдлэгтэй, чадaltaй, потенциалтай, өндөр потенциалтай залуучууд одоо тэгээд дэлхийг өөрчлөх энэ юу их ороосоо чи сэтгэлээсээ хүсэж байгаа болохоор их олон залуучууд одоо ирэх баг. Тэгээд замнах баг. Тэгээд өнөөдөр тий одоо Бангалор бол дэлхийн аян санааны төвийг ерөөхдөө удирдах хэллээ шүү дээ. Удирдах ийм газар. Энэ өнөөдөр яагаад тэргээр нь хэлж байгаа гэхээр өнөөдөр дэлхийн бүх тэр одоо технологийн дээд түвшинд хүрсэн, программын дээд түвшинд одоо ажиллаад байгаа тэр бүх том чуулчин тийм ээ өнөөдөр энтхийн оюун ухааныг л ашиглаж штэ. Наагуй их оюун ухаан яаж дэлгэрэх гэдэг энийг л ашиглаж байна. Тэгээд энэ өнөөдөр live consultant хичээл бол үнэхээр гайхамшигтай байна уу. Тэгээд хажуугаар нь сканер гэдэг гайхамшигтай юу орлоо тий. За ингээд маргааш шалгалтаа тий. Тэгээд шамбалаа гэдэг тэгээд анхны одоо төгсөлт ингээ болохгүй 12 их гоё үйл ажиллагаа болно. Өөр нэм чихий. Эндээ чам гэл юм нэ. Шумал хацдаа. Шумал биш нөө шумал хацдаа мó. Зүгээр зүгээр. Энэ араа. Энэ зүгээр надад хаасаагүй. Тэгээ би ингэж бодсон шүү дээ. За яах вэ? Энэ дотор аа юм шиг. Йоо яваал хэлээ би мээр зүгөө. Өөрт нь ч ингэж босож хараагаад нойлоод хашигчаал те. Мөрүүл харахаараа зүгээр ухаан алдаж унаал гэдгийгсэн чи одоо бүр ерөөс тоо хэлсэн. Миний хараа юм. Оо миний бүр том байгаа надад ханаас чи. Окей. Ах. Тэсэрч тэгэл. Тэг өнөөдөр бас нэг гоё юм тэр их чөтөр энэ охины тухай ямар гоё юм яриад юм биш. That was management. За. За, ондөрлөө. Окей, мадин сайхан багтаа. Хажуудаа байгаа. Энэ сургалт эхлээд энэ ажлыг эхлэхэд ер нь хамгийн бага нь байлаа. Тэгээд юмд оролцоод аль болох гар бие оролцох хичээдэг. Яагаад гэвэл энэ салбарт дуртай. Ер нь л нэг бага сургуульд байхдаа ч гэсэн зурагтаар нэг шинжлэх ухаан түүхийн юм гараал ирүүл үзээс үздэг яг тийм хоббитэй байсан. Тэгээд одоо бүр яг тэр маань ингээд энгийн болоод гараад ирсэн болохоор аюу гоё тий судлахад амархан. За тэгээд бүх сургалтанд ер нь бол оролцсон. Яг өөрөө ингэж ягаагүй ч гэсэн зохион байгуулалтын тодорхой хэмжээгээр тусалцаа үзүүлээд явдаг гэсэн. За тэгээд Дубайгийн сургалтанд Freedom Radiance болоо. За тэр болтол хамгийн бага нь байсан. Тэгсэн чинь үгүй мэн цаг хугацаа өөр болчих. Надаас бага хүүхдүүд ирчиж. Тэгээ гинт өөрийгөө нэг том болцсон юм шиг мэдрээд өмнө нь хамгийн бага нь тэгэл
тэр хавар гүйж идэг гэсэн чи одоос өөрөө бас жоохон хөвгтүүдийг за ингээд тасал тэгээд тэгээд миний насныхан энэ юмыг ойлгох хараа болоогүй юм шиг тий арай л нэг тийм хүртээлгүй яг л нэг эд материалыг дөнгөж мэдэрдэг үе шүү дээ тий тийм ч хувцсгой юм ч хувцсгой гэд яг тэр үе дээрээ тэр миний доор хоёр жоохон хүүхдээ энэ хоёр ороод ирсэн за тэгээд ган сумья бадам сэвжт хоёр за тэгээд энэ хоёрын мөрөөдөл нь болохоор тийм мундаг багш болох ерөөсөө би энэ юмыг хийж ийм баян болно гэж мөрөөдөл байхгүй байгаа байхгүй мундаг багш болох тэгээд хүмүүс өслөх ёстой зөндөө олон хүмүүс тусламаар байна гэж. Тэгээд би ч гэсэн өөрийгөө бодсон чинь миний мөрөөдөл гараад сканерт бичүүлсэн чи ерөөсөө мөнгөтэй олмоор энэ машинтай олмоор энэ байртай олмоор ч гэсэн мөрөөдөл алгаа. Ерөөсөө олон хүнд туслаад олон хүнийг эмчилж хэмсэн. Тэгээд ялангуяа энэ гоё багцнууд байдаг л да манай багш нь бүтээсэн. За тэгээд тэр багцнуудыг бол яг гар доорх өөрийн үзэг диск гурвалсан машинаар юм тэр бүдийг бол яг ашиглаад сурж ин. За тэгээд бусдад бас тэрийг сайн бас тайлбарлаж чадахгүй байна. Тэгээд яг одоо тэр яаж тайлбарлах арга юугаа энэ их сургуулийнхаа хичээл дээр бид нэр судалж байна. За тэгээд багшийн минь өмнө нь бид нарт зааж өгч ирсэн 2011 оны лайв консалтинг дээр зааж өгч ирсэн тэр тэгэхэд ойлгоогүй юм а яг одоо ухаарч байна. Тэгэхээр л одоо энийг л тэгээд багч гэсэн юмд ухаарл олчлаа л гэж өөрийгөө бас дүгнэд баяртай байгаа. Тэгээд цаашаа зөндөө тий хамчууд бол яг юмыг ингээд ялгаж салгахтайгаа болоод амьдралын наадах задлага мэддэг болсон. За бидний үе бол яг мэдэхгүй те ингээл шоу зингийн эсвэл найз охин найз залуу гэл явж байгаа. Тэгэхээр яг ерөөсөө яг хажуудах найзаасаа эхлээд сэрэх миний хамгийн чухал зорилго байна да. За хайртай. Яг үнэнгүй шүү. Энд ч тэгтээ хэцүү юм л да тэ шаргалж жоох ихтэй шин жоох нэлээ. Шаргалж байгаа шаргалж. Тийм ээ. Зүгээр надхайгаа ингэ зүгээр гээл тавьш гээл. Ингээ бичиж байхад ингээ. Яа. Наад жижигхэн шаргалж дүүж байгаа. Ингээ л та болохоор бүгд ороод ирдэг гэсэн. Тийм манин. Окей, мэдинка ятэн. Меня доктор в прошлый раз спрашивал, ты стала знаменитым человеком уже в Монголии, в Казахстане? В Казахстане, ага. В Казахстане я не стала.